Байнгын орооны дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 1-д улсын их хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хүндсэн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг цахим системээр хүлээн авч болно гэж мөн зүйлийн 39-ийн 2-т нийтийн өргөдлийг Монгол Улсын үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсгийн 1 болон 8-д заасан улсын их хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг хүрээнд гаргана гэж заасан. Энэ хүрээнд 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Иргэн Инхтүрийн Батбаяр Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татврын нэмэгдлийг цуцлах асуудлаар гаргасан өргөдлийг 33 мянга ба түүнээс дээш тооны иргэд дэмжсэн тул Улсын их хурлын төсвийн байнгын орооны 2025 оны 4 дугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, байнгын орооны 2025 оны 6 дугаар тогтоолоор ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар Улсын их хурлын гишүүн Авбакир, ажлын хэсгийн гишүүдэд Улсын их хурлын гишүүн Баясгалан, Заяавал, Мөнх соёл, Пүрэв даваанаар ажиллалаа. Ажлын хэсэг 2025 оны 4 дугаар сарын 14, 6 дугаар сарын 4-ний өдрүүдэд хуралдаж, Монгол Улсын үндсэн хууль, Монгол Улсын их хурлын тухай хууль, Монгол Улсын хяналт шалгалтын тухай хууль заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын автотεύрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татврын тухай, Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль болон захиргааны ерөнхий хууль зэрэг нийслэл Улаанбаатар хотын автотεύрийн татвартай холбогдох хууль тогтоомж болон холбогдох шийдвэрт дүн шинжилгээ хийж, эрхээ албан тушаалтны мэдээллийг сонсож, бусад баримтчигтай танилцлаа. Хууль эрх зүйн зохицуултын талаар Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-р хэсгийн 3 дахь заалтад Монгол Улсын иргэн хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд энэ нь нэг талаар Монгол Улсын төрийн тогтолцоо иргэдийн үүргийг тодорхойлсон заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ. Нөгөө талаар Монгол Улсын иргэн хуулиар ногдуулаагүй татвар төлбөр хураамж төлөхгүй байх эрхийн нэг чухал баталгаа юм а. Монгол Улсын үндсэн хууль ёсоор хууль түүний дотор автотεύрийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварыг хууль заасан хэмжээ хязгаарт багтаан зохион байгуулж хангах үүргийг аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулиар олгосон байна. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл нь хараад бус бие даасан статустай байх, бие даасан төсөвтэй байх, хууль тогтоомж заасан хүрээнд албан татвар төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хуульчилсан байх бөгөөд энэ нь иргэн эрүүл аюулгүй амар тайван орчинд ажиллах, амьдрах болцоог хангах, төвлөрлийг сааруулах, иргэний эдлэх эрх, үүрэг, хариуцлага хүлээх чадварыг бүрдүүлэх зорилго бүхий зохицуулт юм а. Харин Монгол Улсын их хурл нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд хууль батлах төрийн дотоод гадаад бодлогын үндсийг тодорхойлж, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг бөгөөд хууль заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ардчилсан ёс, шударга ёс, эрхчлөө, тэгш байдал, үндэсний хэв нэгдлийг хангах, хууль дээдлэх, түүнчлэн бие даасан, нээлттэй ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон талт үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх зарчимд үндэслэдэг үлээ. Иргэн Инхтүрийн Батбаярын гаргасан өргөдөлтэй холбогдох хуулийн зохицуултын талаар 1992 оны 12 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан Монгол Улсын автотεύрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татврын тухай хууль нь хувь хүн аж ахуй нэгж байгууллагын автотεύрийн болон өөрөө явагч хэрэгслэлд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөв төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 1-р хэсгээр автотεύрийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг ногдуулах асуудлыг хуульчилжээ. Тухайлбал Иргэн Батбаярын гаргасан нийслэл Улаанбаатар хотын автотεύрийн жилд ногдуулах албан татврын дээд доод хязгаарыг хуулийн 5 дугаар зүйлийн 1-р хэсгийн 3 дахь заалтад дараах байдлаар тогтоосон байна гэдэг ийм хүснэгт байгаа. Манай гишүүд харж байгаа байх. Монгол Улсын автотεύрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татврын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ зүйлийн 1 дахь хэсэг заасан автотεύрийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татврын хэмжээг Улсын их хурлаас батлсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотεύрийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал улсын зэрэгэлдээ хотын зөвлөл тогтооно гэж заасны дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2010 оноос хойш суудлын автомашины албан татврын хэмжээнд өөрчлөлт оруулаагүй байна. Нийслэлийн автозамын сүлжээг өргөдгөх, шинжлэх зорилгоор Монгол Улсын автотεύрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татврын тухай хууль заасан бүрэн эрхийн хүрээнд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 7 дугаар тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын автотεύрийн албан татврын хувь хэмжээг хууль заасан хязгаарт багтаан 4 төрлийн автотεύрийн хэрэгслийн жил төлөх татврын хэмжээг 2010 оноохоос 3 дахин нэмэгдүүлжээ. Дээр хууль эрх зүйн зохицуултаас дүгнэн дараах санал дүгнэлтийг байнгын ороонд танилцуулж байна. Монгол Улсын засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлээр хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах талаар засгийн газрын бүрэн эрхийг
заасан байх бөгөөд мөн зүйлийн нэгд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлсон уул ажлыг нэгтгэн удирдна гэж 3-т төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж байгаа хэсгэд хяналт тавина гэж мөн захиргааны хуулийн 48 дугаар зүйлийн 48-2 дахь заалтад бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол эсвэл нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлсөн гэж үзвэл захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хөшгөнгүй болгоно гэж заасны дагуу ажлын хэсгээс нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаас татвар нэмэгдүүлэх хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа тооцоо судалгаа дутуу олон нийтийн санал асуулга авах асуудлын процесс алдаа гарсан байх магадлалтай тул нутгийн өөрөө удирдах байгууллага гаргасан шийдвэрээ эргэн харж засаж сайжруулах цаашид гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахдаа иргэд олон нийт бүх талуудын оролцоог хангасан хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулж гарсан үр дүнд тулгуур нь шийдвэр гаргах нь зүйтэй гэж улсын их хурлын гишүүн Пүрэв Даваа Ж Баясгалан нар ийм санал хэлсэн. Монгол Улсын их хурлын тухай Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмыг үндэслэн төсвийн байнгын хорооны Монгол Улсын засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолыг засгийн газарт хүргүүлэх саналыг гаргаж байна. Энэ хүрээнд ажлын хэсгээс тогтоолын төслийг боловсруулан та бүхэнд тараасан байгаа. Тогтоолын төсөлд хуулийн хэрэгжилт, биелэлтийг хангах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, нийтийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндсэн аливаа асуудалд өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулах, хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч байгаа саад бэрхшээл, зөрчил, практикт гарч байгаа асуудлын шалтгаан нөхцөлийг эрт илрүүлж, эдгээртээ уялдуулан шийдвэр гаргах зэрэг асуудлыг тусгасан болно гэд засгийн газар руу чиглэл өгсөн тогтоолын төсөл бэлдсэн байгаа. Байнгын хорооны эрхэм гишүүдээ нийтийн өргөдлийг судлан үзэж санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлт болон байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. За, Абубакир шинд баярлалаа. За, ажлын